Сайн байцгаана уу, Тэнгүүлэн байна. Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. MoneyWise Mastery Channel тавтай мөрөл. Ингээд энэ өдрийн дугаараараа би та бүхэнтэйгээ дараах сэдвээр ярилцъя гэж бодлоо. Хүүхэдтэйгээ мөнгөний тухай ярилцах зөв үү буруу юу? Тэгвэл хүүхэдтэйгээ мөнгөний талаар яаж ярилцвал ер нь эвтэйхэн яаж ярилцвал ер нь болох юм бэ? Яаж ярилцвал зүгээр юм бэ гэдэг сэдвийн талаар ярилцъя. Ингээд та бүхэн надтай хамт байгаарай. Let's talk about money. За тэгээд манай монголчуудын нэг гоё үг байдаг. Хүүхэд бол эцэг эхийн тойл гэж тийм. Тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр хүүхэд ерөөсөө эцэг эхээ юу хийж ин тэрийг нь дөөрөж байна. Тэ эцэг эхээ одоо гэр орон ямар яг л одоо хүүхэд гэр орондоо сурсан юм аа л ингээд ямар үхээс шал өөр юм одоо тийм хүмүүс ярьдаг шүү дээ хошноор ямар авдар саваал дөөрэй гэж. Тэр шиг хүүхэд эцэг эхээ дөөрөж идэг. Тэгээд мөнгөн дээр бас яг ялгаагүй. Ерөөсөө мөнгөний хандалт, мөнгөний одоо харах өнцөг тэрийг бол ерөөсөө хүүхэд бага наснаасаа эцэг эхээсээ ингээд авцсан, ингээд сурцсан байдаг хараад. Тэгээд Америк нэгдсэн улсын төрийн одоо худалдаа авагч нарыг хамгаалах тийм агентлаг гэж байдаг юм. Тэгээд тэрнээс тэр агентлагаас 2015 онд ийм судалгаа гаргасан байдаг юм байлээ. Тэгээд энэ судалгаагаар юу харуулахыг зорьсон юм бэ гэвэл товчхондоо хэлэхэд ихэнх хүмүүсийн одоо мөнгөтэй харьцах, өнцөгтэй мөнгөтэй харьцах хандлага, хувийн санхүүгийн тэр төлөвшил, хувийн санхүүгийн туршлага хүүхэд ахуй наснаасаа гэр бүлээсээ авсан, эргэн тойрныхоос авсан тийм туршлагууд байна. Тэгээд тэр айгу чухал юм аа гэдгийг харуулж өгсөн тийм судалгаа байгаа. Тэгээд төгөөж зогсохгүй бас Кембрижийн их сургуулийн 2013 онд хийсэн бас нэг юм судалгаан дээр хүүхэд 7 настайдаа ерөөсөө тийм санхүүгийн өнцгтэй санхүүгийн хандлага нь ингээд тогтцсон байдаг гинэ. Тэгээд тэр нь болонгууд хүүхэд ахуй насандаа эцэг эхээс авсан оргин тойрноос авсан тэр төлөвшил 7 нас хүртэл ингээд тогтцсон байдаг гэдгийг ингээд баталсан судалгаад гаргаад ирсэн байдаг юм. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид тэд хүүхдүүдээ том болоход нь хөрөнгө оруулагч мөнгө санаа зовхгүй сайхан амьдралтай мөнгийг сайхан амьдрал зориулдаг хүн болохын тулд яах вэ нөө бид нар өөрсдөө эхлээд хүүхдүүдтэй хөрөнгө оруулах нэ. Тэгээ яг энэ сэдвийн талаар өнөөдөр ингэ ярилцъя гэж бодлоо. Тэгээ ярилцахын өмнө энэ Америкийн хэрэглэгчдийг хамгаалах агентлагаас ийм 3 энэ судалгаагаар ийм 3 төрлийн одоо хүүхдүүдийг ингээд наснасаар ингээд 3 ангилсан юм байна. Тэр нь юу юм гэхээр 3-аас 5 нас тэгээд 6-аас 12 нас, тэгээд 13-аас 21 насныг тэгээд ангилсан. Тэгээд тэр ангилалт дотроо хүүхдүүдтэйгээ мөнгөтэй яаж харьцах вэ? Тэр мөнгийг хувийн санхүүг яаж зааж өгөх вэ гэдэг ингээд гоё ангилаад өгсөн юм байна. Тэгээд энэ айгуу сонирхолтой. За 3-аас 5 настай хүүхдийн одоо энэ урд тархинд prefrontal cortex гэдэг дараах одоо чадамжууд, тэгээд чадварууд маш хурдцтай хөгжиж байгаа юм байна л да. Тэр нь юу гэхээр өөрийнхөө дур хүслийг ингээд дарж сурах те төлөвлөгөө гаргаж сурах, төлөвлөгөөг урт хугацаагаар ингээд хэрэгжүүлэх, тэрийг ингээд дагаж мөрдөх, төлөвлөж сурах. Тиймэрхүү энэ чадамжууд ингээд маш хурдцтай хөгжиж идэг. Тэгээд тэр чадамжууд хөгжихийн одоо гол хүчин зүйл нь эцэг эхийн хүмүүжил те гэр ахуйн байдал хамаардаг юм байна. За тэгэнгүүт 6-аас 12 настай хүүхдүүд юу сурж эхэлдэг юм бэ гэхээр ерөнхий одоо тийм санхүүгийн мэдлэгүүд тий мөнгө хадгалж сурах, мөнгөө зөв зарцуулж сурах, жоохон ариг гамтай байх тий план гаргах, бажет гаргаж сурах. Тэгээ жоохон санхүүгийн тийм зөв зуршлыг 6-аас 12 настайдаа сурдаг юм байна. За тэгээд 13-аас 21 настай одоо өсвөр насны болон залуу одоо хүмүүстэй юу сурдаг юм бэ гэхээр өөрсдөө орлого олоод эхэлсэн, ажил хийгээд эхэлсэн, орлоготой мөнгөтэй хязгаар сурцсан experience based learning тийм одоо ингээд татвараа төлдөг ч юм уу, явж кофе шоп бод кофе авдаг ч юм уу, мөнгөө ингээд төлөвлөад цааш нь хийдэг ч юм уу. Тэгээд ингээд өөрсдөө хийгээд тэрэн дээрээс ингээд юм ингээд суралцж идэг юм ээ. За тэгэхээр бид нар өөрсдөө эцэг эхчүүд одоо эмээ өвнөрөө тийм ах дүүнэр ч юм уу тийм ийм 3 насны ангиллын хүүхдүүдтэйгээ яаж ярилцах вэ? 3-аас 5 настай хүүхдүүд жишээлбэл ярилцаад бол мэдээж ойлгохгүй. Хамгийн гол нь тэд нэр
бидний ингээ анзаарч идэг, ингээд ажиглаж идэг те бид нар юу хийнү тэрийг дуурайж идэг болохоор анханаас нь зөв эрүүл санхүүгийн тийм зуршилтай болох хэрэгтэй те. Олон ширээн дээр ярих ч юм уу те. Дараагийн одоо тийм төлбөр ирсэн байна, тийг төлөх юм байна те. Байрны мөнгө тэгдэм байна. Тэрэнд дөрөөр машин авлаа. Тэрэнд дөрөөр тийм хүнс авлаа те. Өдөр тутмын одоо ингээд юунда амьдралдаа мөнгийг оролцуулж ярьж ингэж хоорондоо ингэж харьцаж явах хэрэгтэй. Тэнгүүд тэрий чинь хүүхдүүд хараад өмнөний тухай ингэж ярьд юм байна гэд бага наснда сурчдсан байна. За 6-аас 12 настай хүүхдүүдтэй яаж ярилцах юм бэ? Яах юм бэ гэхээр бас л ялгаагүй мөнгөний тухай ярина, хоолой ширээнд мөнгөний тухай ярина, дараагийн амралтыг хамтдаа төлөвлөнө тэ. Хамгийн гол нь ерөнхий тэр санхүүгийн basic skills-ийн зааж өгөх хэрэгтэй юм байлээ. Тэр нь юу гэхээр одоо өөрт нь мөнгө өгөө, за чи нэг мөнгө хадгалж байгаа дуртай юм авч гэдэг юм уу те. Эсвэл the budget plan гаргадаг юм уу? Эсвэл одоо те ер нь зөв ингээ юм мөнгийг зөв юмд зарцуулж сурах байх те. Ингээд зөв үлгэр дуурайл бол өөртөө бас зөв яг ингэж хийж өөртөө ингээ зөв үлгэр дуурайл бол зааж өгөх хэрэгтэй юм байлээ. За 13-аас 21 настай хүүхдүүд бол мэдээж бас л ярина. Үүний тухай ярина, хамтдаа төлөвлөнө. Тэгээ бас хамтдаа хийх нь чухал юм. Тэр хүмүүс бол мөнгө олоо сурцсан, зарим нь ажил хийдэг ч юм уу те мөнгөтэй ингээд харьцаад ер нь ингээд сурж байгаа хүмүүстэй хүүхдүүдтэйгээ залуу хүмүүстэй ч юм уу те хамтдаа хийх ч юм уу татвар хамтдаа төлөх ч юм уу яагаад татвар төлөх юм гэдгийг ингээд хэлж ойлгуулах ч юм уу те тэгээд одоо юу гэдэг анхных нь хадгаламжийн дэвтрийг хамт нээгээд ингээд анхных нь 100,000 төгрөг хийдэг ч юм уу $100 хийдэг ч юм уу эсвэл анхны хөрөнгө оруулалтын нь аккаунтыг нээдэг ч юм уу ингээд хамт хийгээд ингээд зааж өгөөд ингээд дагалдан гэдэг чинь дагалдангаар ингээд явуулах юм ёстой юм байлээ. За тэгээд тийм учраас хүүхдүүдтэйгээ мөнгөний тухай, санхүүгийн тухай, хөрөнгө оруулалтын тухай, хадгаламжийн тухай ярьж явах хэрэгтэй байх нэ. Ярих ёстой байх нэ. Тэгжээж хүүхэд зөв төлөвшин, санхүүгийн хувийн санхүүгийн мэдлэгтэй, тэ basic skillтэй төлөвшин том болоо тэ. Тэгээ том болоод хөрөнгө оруулахад илүү хөрөнгө оруулах магадлалтай болно. За миний бодлоор та хүүхдтэйгээ мөнгөний тухай яриад хүүхдтэй мөнгөний тухай зааж өгч байна гэдэг нь хүүхдэд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Тийм болохоор энэ хөрөнгө оруулалтыг зөв хийхийн тулд хамгийн түрүүнд яах нь вэ? Та өөрөө өөрчлөгдөх ёстой. Money mindset shift нь болох ёстой. Өөрөө ойлгох хэрэгтэй мөнгөний талаар, хувийн санхүүгийн талаар, мөнгөний сэтгэл зүйн талаар ойлгож иж дараа мэдээж хүүхдтэй зааж сургана, хүүхдэд зөв төлөвшил ингээд суйрлуулнаа. За тэгээд бидний одоо гаргадаг ихэнх одоо алдаанууд тийм ганцхан мөнгөн дээр ч биш ер нь хүүхдтэйгээ ярилцсан гаргадаг алдаанууд нь хэд хэдэн алдаа ингээд ажиглагдаад байдаг. Тэгээд тэрнээс ингээд авч үзвэл нэгдүгürt нь шууд хүүхдтэйгээ ярилцахдаа шууд юм заах гэдэг байна. Жох хүүхдүүд мэдээж өмнөний талаар ингээд яриад ойлгохгүй. За 6-аас 12 настай хүүхдэд ярьж болно. Шууд зааж болохгүй. Одоо чи тэгх ёстой, ингэх ёстой, ингэх ёстой гэдэг тийм. Шууд захиргаадаж болохгүй, тулгуулж болохгүй мэдээж. За тэгээд залуу тий том болсон хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд бол бүр яриач иргүй. Тийм болохоор хамгийн шилдэг арга одоо миний бодлоо хамгийн шилдэг арга юу гэхээр ерөөсөө өөрөө үлгэр дуурайл болж байгаа. Өөрөө урд нь алхаад за би ингэж хийж гэн ингэ хүүхдүүд чи хараал байж байгаа. Таныг яг анзаараад та анзаарахгүй байгаа ч гэсэн хүүхдүүд яг анзаараад таныг юу хийх хараад ингэж. За хоёрдугаар ажиглагдсан одоо ажиглагддаг алдаа нь юу гэхээр бидний хийдэг хүүхэдтэй буруу үлгэр дуурайл байдаг тийм. Одоо чинь хүүхдээ чи одоо та мөнгөө зөв юм зарцуулдаг чинь гутаа өөрөө жил болгон зээлээр iPhone аваад хахад мэдээж буруу үлгэр дуурайл хүүхэд мэдээж бодно. Ягаад аав шинэ iPhone аваад би ягаад дуртай юм авч бодно юм тийм. Тийм болохоор юу хийж байгаагаа одоо хүүхдийнхээ өмнө юу хийж байгаа, юу ярьж байгаа сайн цэгэнж байгаарай. Хүүхдүүд бол яг л анзаарч идэг юм аа. Та нар өөрсдөө мэдж байгаа. За 3 дугаарт нь нийтлэг алдаа нь юу ч хийхгүй байх тий. Хүүхдэд хөрөнгө оруулах тий амархнаар ингээ хөрөнгө оруулах аюу том хөрөнгө оруулалт хийх боломж байна. Тэрийг анзаарахгүй эсвэл тоохгүй ингээ орхих. Маш аюултай, маш одоо миний бодлоор буруу юу ч хийхгүй байх. За тэгээд ингээ та бүхэн хүүхэдтэйгээ мөнгөний тухай ярилцъя тий ингээд одоо ингээд эхлэе гэж бодож байгаа бол
бас надад ганц хоёр бүх зөвлөгөө тип байна. Нэгдүгээр та миний channel-ийг үзээрэй. Энэ channel дээр мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүүгийн талаар маш сонирхолтой сэтгэл зүйн талаас нь харсан хүмүүс яагаад мөнгөн дээр өөр шийдвэр гаргадгийг, хүмүүс яагаад мөнгийг өөр өнцгөөс хардгийг их мэтчлэн сонирхолтой бичлэгүүд байгаа. Тэгээд та бүхэн манай channel-ыг subscribe хийгээрэй. Тэрнээс гадна хоёрдугаар өөрийгөө хөгжүүлж ном уншиж, подкаст сонсдог юм уу, ном уншдаг юм уу, санхүүгийн талаар, хувийн санхүүгийн талаар жоох өөрийгөө мэдлэг дэвшлүүлэх хэрэгтэй. За, гуравдугаарт маш чухал, оройтсон гэж бодохгүйгээр эхлэх нь чухал юм билээ. Яагаад тэгэхээр хүмүүс одоо оройтсон багтаа одоо хийгээд юмгүй гэдэг юм лээ. Үгүй шүү. Одоо ихсэн хизээж ихсэн болно, хүүхд эдэн настай ч байсан болно. Эхлээд одоо эхэлсэн ерөөсөө эхлээгүй юу ч хийгээгүй байхаас хэд дахин илүү шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд эцэст нь хэлэхэд бид нэр сургуультаа сургууль биднэрт мөнгөний тухай заадгүй, мөнгөний сэтгэл зүйн талаар заадгүй, хувийн санхүүгийн талаар заадгүй. Тэрийг бид нэр юунаас сурдаг юм бэ гэхээр гэрээсээ, аав ээжээсээ, ах дүү нарээсээ сурдаг, орчин тойрноосоо сурдаг. Тийм учраас эцэг их бидний хувьд маш том хариуцлага хүүхдүүдтэй хувийн санхүүгийн зөв төлөвшил тогтоох. Тийм учраас энэ та бүхэн хичээгээрээ дараа дараагийн үе маань биднээс илүү том хөрөнгө оруулах хичээд тэгээд Монголын маань хүмүүс талаас илүү хувь нь баг бүгдээрээ байсан ч хамаагүй хөрөнгө оруулагч болцсон. Америкаас, Европын барууны орнуудаас илүү баян ус байх болно гэж би боддог. Тэний төлөө ч ингээд энэ видеонууд хийгээ явж байгаа. Ингээд та бүхэн наав дэмжээрэй. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хүүхдүүдтэйгээ мөнгөний тухай ярилцаарай. Хоолны ширээн дээр мөнгөний тухай ярилцж байгаарай. Зөв төлөвшил зааж сургаарай, цааш нь түгээгээрэй. Ингээд баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай. Чаа.